Ээжээ богино өгүүлэлэг. Мөнгөн 30 гартлаа хүнтэй суулгүй эрдэм ном ажил өмдөрлийн мөрийг хөөж боловсралтай гайгүй албан тушаал гашдаг чадварлаг залуу дарга болсон ч хүний амьдралын жамаар нэгэн биеийн тал түшиг тулгуур болох хүнийн сэмхэн эрэл хийлж сэтгэлдэн хинэгнийг өгүүлэх болжээ. Ажлын газар нь үеийнгийн ганц нэг залуу байвч дарга гэхээр жирэхдэг ч юм уу халдаж харьцах нь цөөн. Хэтэрхий нүүрэмгий эргүүлж хоргоох нэгэн цаанаа ихнэр хүүхэдтэй ч юм уу эсвэл тогтсон амьдралгүй эм хүүстэн л харагдвал хормойгон сөгсөн саваагүй амьтад байх учраас мөнгөний санаанд нийцэхгүй. Юуны төлөө өдий хүртэл ганцаараа явлаа. Насааран амьдрах хүнээ сайн бодож сонгоно гэж дотроо гарын 13-нд багтахгүй олон шалгуур тавьж явсан эхэмсэг эр хүний харц унахгүй байхын аргагүй сайхан бүсгүй нэг л өдөр сэтгэлийг нь татсан хүнээ дагаад түүнийхээ гэргий 2 хүүхдийнх нь ээж болно гэж босхийг нь алгачээ. Аав ээжээс нь ахуулаад хамаатан садан найз нөхөд бүгд л хийсэн сонголтыг нь эрс эсэргүүцэж болиулах гэж ятгаад дийлэлгүй сүүлдээ лам хар буу удагнаар хүртэл явж үзээд цөхөрсөн юм байлгүй өөрийнхөө амьдралыг өөрөө л мэд гэд орхиж билээ. Үнэхээр чин зэрэг бүсгүй хүний хайр бахыг татаж хань нөхрөн болгоё гэж мөрөөсмөр тийм л сайхан хүн. Нэг их царайлаг биш нүдэрэн инээсэн тайван цаанал түшигтэй цөөхөн боловч жинтэй өвхтэй даруухан залууг ёстой дагин шиг цагаан бүсгүй жинкнээсээ хайрлаж бусдын эсэргүүцэл ятгалгыг ч тоолгүй амьдралынхаа ханд болгоно гэж зориглосон. Би ч 2-2 дагуултай хүн шүү дээ гэж завнингуу хэлээд тухайг нь үнэрлэхэд мөнгөн энэ хүн л дэргэд нь байвал хайраараа юу ч даваад гарч болох юм шиг санагдсансан. Өдий хүртэл ямар ч бэрхшээлийг ууггүй шийтэмгий цөхрөлтгүй зангаараа даваад ирсэн болохоор энэ удаач мөн тэгнэ л гэж бодсон. Гэвч энэ бүхэн сансан шиг амар хэлбэр байсангүй. Чин зөргийн том охин инхмаа 10-тай, бага инхүүлээ 3-тай. Эхнэр нь багыгаан төрүүлчихэд удалгүй тэнгэр тальчихсан гин. Мөнгөнийг тэднийд анх орж ирэхэд инхмаагийн дайсаг нь өшрөгсөн. Төдий насны хүүхдэд баймгүй хэрсүү харц айлгах шиг болж уг хилээгүйч манайхаас яв гэж тушаах шиг санагдсан. Харин инхүүлээ ёстой хайр хүрэм эрх хонгор зангаараа тэврэн авч инкрэйлэн дотонсоход мөнгөний сэтгэл уярч энэ жаахан амтанд сайн ээж нь байхсан гэж бодсон юм. Амхандаа ээж нь гэдэг үг аманд нь эвлэхгүй зовоож инхмаагийн хатуурхан өшрөхөж элтв аяг гарган хийсэн хоолыг нь хүртэл идэхгүй асгахад нөхөртөө мэддэггүй өрөөнд сэмхэн үйлж яах гэж ингэж үйл ажиллах сонголт хийвдэ гэж харамсахуйч байсан. Инхүүлээ ээжтэй болсондоо баярлаж мөнгөнийг гарвч оровч салахгүй хормойдож байхад инхмаа түүнтэй нэг ч үг дуугарахгүй дайсаг нь хүйтэн харьцаагаан хадгалсаар чин зөргийн байдлыг гадарлавч яах учраа сайн олохгүй. Эхнэрэн өмгөөлж охиноо гомдох, үгүй бол хүслийг нь дагуулах. Аль альнийг нь хийж чадахгүй өөрийг нэгэд өчнөө золиос гаргаад ирсэн ханиа өрөвдөн хийл дотроо шанална. Өдөр хоногуд анзаарахын аргагүй хурдан өнгөрч мөнгөн ч анх ирсэн үеэ бодоход жинхэнэ ээж хүний янзтай болж өмнө ганцхан өөртөө зориулдаг байсан анхаарал халамжаан өөр 3 хүний төлөө тавьж ээж гэргий хүний завгүй амьдралын хэмнэлд хэдийнэ дасжээ. Гэтэл нэг өдрөө хэрэг мандаж удаан хадгалагдсан хорсол дэлбэрэв. Мөнгөн инхмаагийн цагаан цамцыг эндүүдэж байгаад утас дуугарахад авах гэж босохдоо эндүүгэн авахаа мартснаас болоод цамцыг нь түлчихжээ. Уг нь тэр инхмаагийн хамгийн өмсөх зуртай хайртай цамц нь юмсанч. Яг л бодсончлон инхмаа цамцан харамгацаа царай нь бараантан нүд нь хилэнтэй гялалзаж аавыгаа хашгиран дуудлаа. Яасан бэ миний охин? Энэ миний цамцыг түлчихлээ. Санаатай тэгээгүй байлгүй дээ. Ээж нь завгүй байсан болоод л эндүүгээс алхахаа мартсан биз. Миний охин битгий уурал. Аав нь дахиад шинийг аваадаггүй. Хүгүй. Энэ санаатай ингэж байгаа юм. Би шинийг авахгүй мэдв. Энэ цамцыг ээж минь надад авч өгсөн юм. Надад одоо шин цамцч шин ээж ч хэрэггүй гэж охин ууртай хашгираад цамцаан газар шидэхэд чин зөрөг тэссэнгүй бололтой охиноо алгадаж орхилоо. Инхмаа нулимс гүйлгэнсэн хорсол дүүрэн харцаар хуйуулангийн ширтэж байснаа.
Талигч ээжийнхээ зургийг шүүрэн авч өрөөндөө ороод хин гинтэл уйлах сонстов. Энхмаа биш мөнгөн алгадуулсан юм шиг толгойн дүүрч охины уйлах дуу зүрхийг нь базлах шиг болно. Урд нь хизээч өөр хинэгний орон зайг эзлэн булаах гэж ирсэн гэж хормын төдийч бодолгүй. Өөрийн хүүхэд мэд хайрлаж байсан ч шин ээж хэрэггүй гэж заналтай хашгирах дунд нь хамаг хүч нь барагдах шиг болов. Нэрээ би хизээч Энхмагийн ээж нь болж чадахгүй шүү дээ. Яаж сайн хандлаа гэд төрсөн ээжийг нь орлоно гэж юу байх вэ? Гэж бодохоос урам нь хугарч хүүхдээрээ том хүн болчихсон юм шиг хэрсүү тэр охины өмнө буруутай юм шиг санагдаад болсонгүй. Чин зориг бодлогогүй алхам хийсэндээ гимшиж охиноо яаж жаргадах гэд болсонгүй. Энхмаа хоол ундаач идэхэ байж мөнгөнийг зэвүрхсэн харцаараа түлэх мэт ширтэж түүнтэй чимээгүй сөргөөцөлдөн өлсгөлн зарлжээ. Өөр ингэж бодсон гэртэн хүний хүн мэт адлагдж өөрөө л бусдын зовлонгийн шалтгаан болж буйн өр зөөлөн бүсгүйд дааж давшгүй гим юм шиг бодогдож сэтгэлдээ шаналх болов. Саяхал халуун дулаан байсан гэрийн уур амьсгал хөрж энхүүлээ хүртэл ямар нэгэн болохоо байсныг мэдсэн юм шиг цаваа цойлон инээхэн байчихжээ. Чин зоргийн талигч ихнэрийн зураг димэдээ чи явсан дээр гих шиг инээмсэглэн ширтэнэ. Мөнгөн гэрээсээ гараад алхаж явна. Нэг хоромч гисэн нуруу тэнгэр сэтгэл өөж тайван баймаар. Багай найз туулан амралтанд явж салхинд гараач гэж дуудсныг хэлэхүү. Дуун дээр нь зөвшөөрч тэрэлжийг зүглэн хөдөллөө. Нөхөртөө инглээ гэдгээч хэлсэнгүй. Цээжинд нь хурсан гомдол цөхрөл бачуурлаан тайлах гэсэндээ эсвэл нөхөртөө ч юм уу үгүй бол хувь заяандаа тунирхсандаа утсаан салгаад тэр чигээрэн алга болж байгаа нь энэ. Ганц өдөрч гисэн хүн шиг инээж хөхөрч гэр бүл хүүхэд гэж санаа зовлгүй дураараа бай гэсэн ч нэг л болсонгүй. Ууж идэж урдны явдлаанд дурсаж байхдаа санаанд нь ороогүй ч шүн дунд гинтгэл зүүдэнд нь инхүүлээ ээжээ гэж дуудахад сэрчгчээ. Охинд нь ямар нэг юм болоогүй байгаа гэж санаа зовоод буцаж унтчих чадсангүй. Баахан эргэж хөрвлөө. Ер нь ингэж тарчилж байхаар харимаарч санагдаад ядаж байхад утасны сүлжээ байхгүй учраас холбоо барих санаа байвч сачийн хөрөхгүй. Мөнгөн тарчилсаар арай гэж үүр цайлгаж гэгээ орвоо үгүй юу туулыг сэрэн хотын зүг яран хөдлөв. Хэдхэн километр яваад утасны сүлжээ ороод ирлээ. Хаан байна хизээ ирэх вэ гэсэн нөхрийнх нь мессежнүүд араасаа цуурна. Гэтэл хамгийн сүлд нь ээжээ намайг уучлаарай гэсэн Энхмагийн дугаараас ирсэн мессеж байхан тэр. Ээжээ гэсэн үгийг уншмаагцсан мөнгөний хоолой зангиран бөө юм тэгэлчихсэн юм шиг болж хорж болдоггүй нэлэмс нь урслаа. Цээжийг нь дарж байсан бул хар чулууг аваад хайчих шиг болж машин хүртэл удаан яваад байх шиг санагдан бушуухан гэртээ харахаар яаран дэндэлцэн. Гэрийнхээ үүдээр ормогц энхүүлээ ээжээ гэсээр тоодойтолгүй ирж тэврүүллээ. Охиных нь халуун элч биеийг нь төөнөж хайрыг мэдрүүлэх шиг. Охиноо тэврээд нэг их хол удаан яваад ирсэн хүн шиг нулимсаа сэмхэн туслуулан баахан тэвэрч зогсов. Чим нь хэлэхгүй явдаа. Ингээд явчихлаа л гэж айлаа. Гэж чин зориг нойргүй хонож улайсан нүдэрэн гимших мэт зөөлөн ширтэнэ. Мөнгөн тэднийг орхиод Энхмагийн өрөөний хаалган дээр ирж аяархан тогшуул. Охин нээж өгөөд ичих мэт ширээн дээрээ буруу харан сууж дасгалаан хийх дүр үзүүлнэ. Мөнгөн ард нь очиод толгойг нь илбэж ээж нь цамцыг нь санаатай түлээгүй юм шүү. Уучлаарай. Гэвл Энхма мөрөн чичирхийлэн чимээгүй сууж байснаа гинт эргэн мөнгөнийг тэврээд цөрхрэн уйллаа. Миний буруу. Харин та дахиад битгий яваарай гэж уйлан өгүүлэх охиноо аргадах гэж мөнгөн өөрөн хамтдаа уйлсаар. Хин хэнийх нь халуун нулимс их үрийн холбоог гагнан нэгтгэх шиг. Маргааш нь тэднийхэн гэр бүлээрэн хотоос гадна салхинд гарлаа. Бүгдийнх нь нүдэнд баяр хөөр гэрэлтэн. Эргэж уулдсан, эвлэрсэн баяр хөөр сэтгэлийг нь уламж бэхжүүлжээ. Огт нь голын ирэг дээрээс ээжээ наашир гэж дуу нийлүүлэн цангинтэл дуудахад мөнгөн тэдэн дээр очихоор инээмсэглэн өндийлөө. Тэр л мөчөд хорвоогийн хамгийн сайхан үг юу гэдгийг ухаарав. Ээжээ гэж дуудуулах энэ хорвоогийн хамгийн эрхэм жаргал ажээ.